Нөлөөлөх байдлын үнэлгээний хууль батлагдсан. Энэ хууль батлагдсанаар бол энэ одоо жинхэнэ шилжилтийн үе энэ үед бол байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ бол жинхэнэ хөгжиж эхэлсэн байж байгаа. Энэ байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг дагаад бол олон журам аргачлалууд бий болоод тэгээд үнэлгээ эрхлэгчд одоо чадварчаад энэ аргачлалуудынхаа дагуу үйл ажиллагаа явуулаад ингээд чадварчаад ийм үйл ажиллагаа явагдаж эхэлсэн байгаамаа. За энэ бол түүхэн хөгжлийн үе шат ерөнхийдөө. За байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний эрх зүйн асуудлыг хэрэгжүүлэх энэ асуудал нь бол төрд ногддог. За төр энэ үүргээ хувийн хвшлүүдэд эрхээр шилжүүлэх байдлаар гүйцэтгүүлдэг. Бид сая ярьсан хувийн хвшил иймэр одоо нөгөө эрсдлээ зайлсхийх байдлаар ингээд эрхээр шилжүүлдэг. Төр үнэлгээний ажлын үр дүн үндэслэн эцсийн шийдвэрийг бол гаргадаг байж байгаа. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг хувийн хвшлийн байгууллагууд хийж буй энэ туршлага нь бол Монгол орнд бол нэгэн зөвшөөрсөн одоо өнгөрсөн хугацаанд гэдэг чинь 10 хэдэн жил бол яг хувийн хвшлийн компаниуд энэ үйл ажиллагааг явуулаад нэгэнд төлөвшсөн байж байгаа. За өнөөдөр үнэлгээ эрхлэгчдийн 30 орчим хувь нь 10-аас 20 жил үйл ажиллагаа явуулж байна. 40 орчим хувь нь 3-аас 10 жил энэ судалгаа үнэлгээний ажлыг хийж ирсэн. Зохиох туршлага мэдлэг чадвартай болсон гэж үзэж байгаа. За байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо 2005 онд байгуулагдсан. 2006 оноос хойш байгаль орчны хамтаа хамтраад үнэлгээ эрхлэгчдийн чадварыг дээшлүүлэх. За мөн төв орон нутгийн байгаль орчны албатай шинжээч нар мэрэгчлэнүүдийг байцаагч нарыг сургах ийм ажлуудыг байгаль орчны аялал жуулчлалын хамтаа хамтарч явуулж ирсэн байж байгаа. За 2017 оны 3 сарын байдлаар үнэлгээ хийх эрх авсан 189 аж ахуй нэгж байна. 2006 онд 43 байсан. 2000 онд 15 байсан. 2017 оны байдлаар 189 болчиход байна. За эдгээр аж ахуй нэгжийн 30 гаруй хувь нь бол идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 30 гаруй хувь гэдэг чинь 60-70 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. За энэ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн 50% нь байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбооны гишүүн компаниуд байдаг. За мэдээллийн санд өнгөрсөн хугацаанд нийт 4710 төсөл байгаль орчны нөлөөллийн наривчлсан үнэлгээ хийсэн байна. Үүнээс үйлчлэгээний салбарт 1878, дэд бүтцийн салбарт 575, уул уурхай салбарт 943, за хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн салбарт 1314 төслийн үнэлгээг хийсэн байна. За мэдээллийн санд бол байгаль орчны наривчлсан үнэлгээний одоо тайлан хурлаар орсны дараа мэдээллийн санд заашгүй заавал хийх юм үүрэгтэй. Гэхдээ одоогийн байдлаар мэдээллийн санд 30 компани мэдээлэл өгсөн. Ер нь бол жоохон таархан үзүүлэлттэй байгаа. За байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо 2005 онд байгуулагдсан гэдээ би дээр хэлсэн. За үнэлгээнд энд бол байгаль орчны эрх авсан компаниуд 35 байгууллагыг нэгнээдээ нэгтгэсэн байж байгаа. За холбоо нь байгаль орчны гишүүн байгууллагуудад арга зүйн тусалцаа үзүүлэх, за хамтарч ажиллах, ажлын уялдаа холбоогоо сайжруулах, үнэлгээний чанарыг дээшлүүлэх, ижил төрлийн одоо гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах ийм зорилгоор анх бол байгуулагдсан. За холбооны удирдах зөвлөлийн гишүүд 7 оны хүрэлтгүнтэй байдаг. Удирдах зөвлөлийн дарга бол өнгөрсөн хугацаанд 2005-аас 9 он хүртэл Дорд Сүрэн гэдэг та бүхэн таних болсны хүн байсан. За тэгээд тэрнээс хойш Ажил сургууль тэргүүнээр нь ажилласан. Сүүлийн 3 жил их баяр гэдэг манай бас үнэлгээний эрхлэгчдийн одоо холбооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн гэдэг тэргүүнээр нь ажиллаж байгаа. Тэргүүн нь бол удирдах зөвлөлийн гишүүд ээлжлээд 1 жилийн хугацаатай ажилладаг. Тэгээд сайн ажилласан бол ингээд улираад 1-2 жил илүү ажилладаг. За гүйцэтгэх захирлаар нь би ажиллаад явж байгаа. За манай удирдах зөвлөлийн гишүүд ингээд өөрсдийн хариуцсан бас тустай ажилтай. Судалгаа арга зүйн секторыг Туан Сүрэнгийн захирал хариуцсан, сургалт зөвлөх үйлчилгээний секторыг бол Соднонгой хариуцсан. Соднонгой бол анх 94 онд анхны нэгж байгуулахад тэнд ажиллаж байсан. Та бүхэн бас таних бах. Хамтын ажиллагааны дотоод гадаад хамтын ажиллагааны секторыг Ажил сургууль хариуцдаг. Олон нийтийн арга хэмжээ Асар Жамаа гэж захирал хариуцдаг. За дотоод хяналт ёс зүйн арга хайраад гэдэг манай удирдах зөвлөлийн гишүүнгээ хариуцаад явдаг юм аа. Төр байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбооны хамтын ажиллагаа гэдэг. Өнгөрсөн хугацаанд холбоо байгаль орчны яам болон бусад дотоодын байгууллагуудтай хамтраад одоо маш олон аргачлал, арга зүйг боловсруулсан. Монгол улсад үнэлгээний аргачлал гэж Азийн хөгжлийн банкны заавар журмал байсан. Одоо тэгээд анхны аргачлалыг 2006 онд бол гаргасан. Үүнээс хойш байгаль орчны үнэлгээний аргачлал, нөхөн сэргээлтийн аргачлал, байгаль орчны хохирлын үнэлгээ тооцох аргачлал гэдэг маш олон аргачлалуудыг одоо боловсруулж олон уртэл нийтлэг хэрэглээнд оруулсан байж байгаа. За өнгөрсөн хугацаанд 2006 оноос эхлээд бол бид нэр сургалтууд одоо үнэлгээ эрхлэгчдийг бол төв орон нутгийн байгаль орчны байцаагч
албадуудын мэрэгчлэнүүдийг сургах ажлыг бол Янта хамтран зохион байгуулж ирсэн. 2006, 8 он, 10 онд бол орон нутгийн сургалтуудыг зохион байгуулсан. За энэ хүрээнд бол бас мэрэгжил дэвшлүүлэх зорилгоор одоо ном гарын авалгууд гаргаж ингэж хамтарч ажиллаж байсан. За 2007 онд ялгаагүй усны үндэсний харуутай хамтран ус амьдрал одоо сэдвт аяныг зохион байгуулсан. 2008 онд мөн анхны хохирлын үнэлгээг дооцож ирсэн. За 2009 онд Улаастай хов дотоодын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө боловсруулах, 2010 онд бас энэ төв орон нутгийн шинжээчдийн сургалтыг зохион байгуулж Бага орчин нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлалсан заавар боловсруулсан. Мөн хохирлын үнэлгээ нөхөн төлбөр тооцох аргачлалыг мөн боловсруулж одоо батлуулсан. 2011 онд нэг урт нэртэй холбоол мөрний урс бүрэлдэх их усан санхүүгийн газруудын хамгаалтын бус ан санхүүгийн газарт ашиглалтын лайх ашиглахыг хориглох тухай Монгол улсын хуулийн хүрээнд хамрагдаж байсан 242 тусгай зөвшөөрлийн талбай хохирлыг тооцож нөхөн сэргээлтийн зардлын тооцох ажлыг нэгтгэсэн байгаа. За 13-аас 14, 15-аас 16-нд мөн ялгаагүй сургалтуудыг чадварчуулах, үнэлгээ эрхлэгчдэд чадварчуулах сургалтуудыг бол байнга зохион байгуулж ирсэн. За сүүлд 15-аас 16 онд бол байгаль орчны хохирлыг тооцох, амьдрах орчны үнэлгээний аргачлалаар тооцох гэдэг одоо Германы аргачлалыг Монголд нутагшуулах. Тэгээд амьдрах орчныг яаж үнэлэх вэ, амьдрах орчноор яаж үнэлэх вэ гэдэг ийм аргачлалыг боловсруулад одоо бол ерөнхийдөө сургалтын аргачлал боловсруулагдсан. Сайдын тушаалаар ингээд мөрдөх, нэгжлийн хугацаатай мөрдөх юм тушаал гарсан байж байгаа. Энийг одоо сургах ажлууд явагдаж байгаа. Энэ бол бас цаашдаа та бүхэнд ч гэсэн хэрэгтэй аргачлал. Яа тэгэхээр тухайн газраа, эвдэрсэн газраа экосистемийн хувьд шууд үнэлээд баалаар ингээд үнэлээд та нар өөрсдөө бодохгүйгээр шууд гарах ийм хэмжээнд хүрэх ийм аргачлалыг эхлээд тавьчаад явж байгаа. За холбоо тэгээд яг нь TNC бусад байгууллага, ер нь бусад байгууллагатай хамтраад холбооныхоо гишүүдийг чадварчуулах ажлуудыг байнга хийж явсаар ирсэн. За 13-аас 14, 15-аас 16-нд мөн ялгаагүй сургалтуудыг чадварчуулах, үнэлгээ эрхлэгчдэд чадварчуулах сургалтуудыг бол байнга зохион байгуулж ирсэн. За сүүлд 15-аас 16 онд бол байгаль орчны хохирлыг тооцох, амьдрах орчны үнэлгээний аргачлалаар тооцох гэдэг одоо Германы аргачлалыг Монголд нутагшуулах. Тэгээд амьдрах орчныг яаж үнэлэх вэ, амьдрах орчноор яаж үнэлэх вэ гэдэг ийм аргачлалыг боловсруулад одоо бол ерөнхийдөө сургалтын аргачлал боловсруулагдсан. Сайдын тушаалаар ингээд мөрдөх, нэгжлийн хугацаатай мөрдөх юм тушаал гарсан байж байгаа. Энийг одоо сургах ажлууд явагдаж байгаа. Энэ бол бас цаашдаа та бүхэнд ч гэсэн хэрэгтэй аргачлал. Яа тэгэхээр тухайн газраа, эвдэрсэн газраа экосистемийн хувьд шууд үнэлээд баалаар ингээд үнэлээд та нар өөрсдөө бодохгүйгээр шууд гарах ийм хэмжээнд хүрэх ийм аргачлалыг эхлээд тавьчаад явж байгаа. За холбоо тэгээд яг нь TNC бусад байгууллага, ер нь бусад байгууллагатай хамтраад холбооныхоо гишүүдийг чадварчуулах ажлуудыг байнга хийж явсаар ирсэн. За тэгээд манай холбоод энэ буюу энэ үнэлгээ эрхлэгч гэдэг хүмүүс мэрэгсэн ийм хүмүүс бий болоод өнгөрсөн хугацаанд бол бас улсад нэлээд их тодорхой хэмжээний бас одоо ашигтайч гэдэг юм уу, ажлын байр нэмэгдүүлэх ийм хувь нэмэр оруулсан байгаа. За энд хүний нөөцийн чадварыг бий болгосон, мэдээллийн асар их сан өмөрөгтэй бий болсон. Яа тэгэхээр үнэлгээний тайлбар та бүхэн бүгдээрээ мэдэх бах. Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлж байгаа бүх төсөл дээр хийж байгаа. Тэгэхээр энэ бүх төсөл дээр хийж байгаа мэдээллүүд бүгд мэдээллийн санд орно. Энэ мэдээллийн санд орохоос наан үнэлгээ эрхлэгчдэр өөрсөнд бүгдээрэнд нь мэдээлэлд бий болно. Энэ дамжаа цагуур одоо мэдээллийн бааз байгаа шүү дээ. Манай тэрэнд одоо цуглагдчихж байгаа маш их сан өмөрөг гэсэн үг тайлан бүтээлүүд. За мөн төрийн үргийг нэр төртэй хариуцсан гүйцэтгэж байгаа. Энэ маань бол төр хийх ёстой ажлыг хувийн хвшлийнхэн хариуцлагатайгаар хийж яах гэсэн үг. Төрийн ачааллыг нэгсэндээ зохион хэмжээгээр өнгөрчилж байгаа ийм ажлууд. За байгаль орчны зөвлөх үйлчилгээ гэж. За бидний энэ ажил маань ерөнхийдөө зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тухайн төсөл хэрэгжүүлэгч техник эдийн засгийн үндэслэлийг боловсрууллаа. Байгаль орчинд ямар нөлөө, хүний эрүүл мэнд, нийгэмд ямар нөлөө үзүүлж байгаа гэдгийг бид нөлөөллийн тогтоогоод буруу арга хэмжээ, арга замын зааж өгөө зөвлөмж боловсруул. Тэгэхээр энэ маань бол зөвлөх үйлчилгээ. Энэ дээр бид буруу арга хэмжээнээс гадна байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь боловсруулж өгдөг. Хэдийн хэмжээний зардлыг тухайн жилд 5 жил гаргадаг вэ? Ямар арга замаар энэ нөлөөллийг бууруулах вэ гэдэг бүх зөвлөмжүүдийг өгдөг. Учраас энэ маань зөвлөх үйлчилгээ. Энэ зөвлөх үйлчилгээгээ бид бол шинжилгээ ухааны
үндэслэлтэй тэгээд хамгийн оновчтой шийдэлтэй баг зардлаар төлөвлөгдсөн байх ёстой. Аюулгүй орчныг бүрдүүлсэн, ногоон хөгжлийг тодорхойлсон ийм төлөвлөгөө тайлан бий болгож, тайлан бүтээж бид нэр төсөл хэрэгжүүлэгчтэй өгдөг. Энэ бидний хийсэн тайлан энэ бүтээлийг одоо төсөл хэрэгжүүлэгч нарийн чанд мөрдөж ажиллаж төрийн бусад байгууллагууд бол энэ дагуу энэ тайлангийн дагуу одоо шалгалтаа тавьж шаардлага тавьж явж тэгжээж энэ улсаар маань хөгжлийн төвшин төрөд явж байгаа. За хэрэгцээ орчин, хууль хэрэгцээ орчин би түрүү ярьсан 1998 онд анхны хууль батлагдсан, 2001 онд нэмэлт өөрчлөлт орсон, 2012 оны 5 сарын 17-нд шинжилсэн найруулгаар батлагдсан байж байгаа. За мөн 13 оны 374-р тогтоолоор батлсан байгаль орчны нөлөөллийн журам, нөлөөллийн үнэлгээний журам гэдэг энэ журмын дагуу бид нэр үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн 14 онд батлагдсан 11 тушаалаар батлагдсан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал. Энэ аргачлал энэ хууль журмын дагуу тайлан боловсруулагддаг гэсэн үг. За байгаль орчны нөлөөллийн үнэлгээний төрөл хэлбэр гэхээр шинэ 2012 оны 5 сарын 17-ны энэ шинжилсэн хуулиар бол энэ үнэлгээнд нөлөөлөх байдлын үнэлгээг бол 4 ангилж өгсөн. Байгаль орчны стратегийн үнэлгээ, төлөв байдлын үнэлгээ, нөлөөллийн үнэлгээ, хоригдлох нөлөөллийн үнэлгээ. За байгаль орчны стратегийн үнэлгээ, хоригдлох нөлөөллийн үнэлгээ хоёр маань бол шинээр одоо энэ шинжилэн батлагдсан шинээр орж ирсэн. Нөгөө төлөв байдлын үнэлгээ, нөлөөллийн үнэлгээ бол хуучин бид нар хийдэг байсан. За тэгээ стратегийн үнэлгээ хийх үү, хоригдлох нөлөөллийн үнэлгээг хийн хийх үү гэдэг энэ бол бүгдээрээ та бүхэн бүгд мэдэх байх хуулийн дээр байж байгаа. За зөвлөх үйлчлэгийн дараах үйл ажиллагаа хамруулна гэж байгаа. Бид нэр уул уурхай дэд бүтц үйлдвэрлэл үйлчлэгээ өдөө аж ахуйн төслүүдэд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, ерөнхий үнэлгээ, нөлөөллийн наривчлсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны хяналт мониторинг, байгаль орчны аудит, газрын хянан баталгаа гэдэг ийм зөвлөх үйлчлэгээний ажлуудыг үнэлгээний компаниуд хийдэг байж байгаа. За энэ зөвлөх үйлчлэгээний бүтээгдэхүүнүүд ийм юм дээр ингэж хийнэ гэдэг энийг та юугаар навсан бол уншиж байна. За бүтээгдэхүүний тайлан боловсруулахад бол үнэлгээний компаниудад бол асар их цаг хугацаа шаардсан, хүн хүч шаардсан ийм ажил байдаг. За маш их өндөр мэдлэг ур чадвартай байх ёстой. Тайлбар давхцуулах хандлага гаргаж болохгүй. Маш мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй. Байгаль орчны суур мэдлэгтэй байх хэрэгтэй. Улс орны эдийн төлөвтэй уялдуулах. За үнэлгээний тайлан яам үнэлгээний компанийн хамтын бүтээл учраас хоёр тал хоёулаа хариуцлагатай хандах ёстой. Тайлан батлагдсныхаа дараа төрийн бодлогын баримт бичиг болдог. Тэгэхээр тайлан бол маш хариуцлагатай ажил. Энийг зүгээр л нэг ёс төдий ч юм уу хуулаад хийчих болохгүй. Маш их мэдлэгтэй үнэлгээ эрхлэгч тулан тэр хянаж шалгаж байгаа одоо шаардлага тавьж байгаа хүмүүсээ бид бүгдээрээ маш их байнга суралцж явах хэрэгтэй. Байнга шинэ юм, шинэ мэдээллүүдээр, шинэ арга аргачлалуудыг сурч мэдж явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө төсөл хэрэгжүүлэгч маань гадаад дотоодын томоохон компаниуд тэд биднээс төрүүлээд ингээд явждаг техник технологи одоо бүх бусад мэдээллээрээ тэгэхээр бид нар тэрнээс авцрахгүй тэрнээс давж иж бид нар зөвлөмж өгөх ёстой учраас бид нар байг суралцах ёстой. Үнэлгээний компаниудад бид нар бас хичээл ном заахаас илүү үүрэг хариуцлагыг бас сайн хэлж өгдөг. Тайландаа маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Хуулдаггүй байх хэрэгтэй. Яг тэр газар дээр нь очиж хэмжилтээ хийж мэж авдаг байх хэрэгтэй. Хэмжилт судалгаагаа хийдэг байх хэрэгтэй. Тэрнээс газар дээр нь очихгүйгээр ямар ч тайлан боловсруулах боломжгүй. Тэгэхээр газар дээр нь очиж тайлан маш чанартай сайн боловсруулах. За тэгээд өөрсдийнхөө чадварыг байнга дээшлүүл, өөрсдийнхөө мэдлэгийг байнга дээшлүүл. Тэгээд өөргөө өндөр ухамсарлах ийм шаардлагатай гэдгийг бид нар өөрийнхөө ямар ч байсан албаныхаа гишүүн байгууллагуудад бол байнга хэлж ярьдаг. За бидний дунд тулгамдж байгаа асуудлууд байгаль орчны үнэлгээг хувийн хвшлийн байгууллагууд хийдэг гэдгийг дээр хэлсэн нэгэн төлөвшөө зүгшрээд ингэж явж байгаа. Гэхдээ үнэлгээ эрхлэгч маань эдийн засгийн хувьд хүндрэлтэй хэвээрээ байгаа. Яагаад тэгэхээр нөгөө ажил олдвол бид нэр ажилтаа байна. Ажил олдохгүй бол мөнгөгүй гэсэн үг. За хүний нөөц чадвар дутмаг байсаар байгаа. Үнэлгээний ажил улс орны эдийн засгийн байдлаас эрс хамаарч улс хямраад ирэхлээр энэ компаниуд хямраад ирэхлээр үнэлгээ эрхлэгчдэд бас ажил ховордоод олдохоо байгаад эхэлдэг. Тэгэхээр энэ эдийн засгийн хямрал бол бид бас шууд нөлөөлж идэг. За төрийн дэмжлэг тодорхой хэмжээгээр дутагдж байдаг. За тайланд орон нутгаас санал авахд ихээхэн бэрхшээлтэй. За одоо бол нөгөө шинэ хуулиараа тайланд бол санал авахта багийн иргэдийн нийтийн хурлаар хилцүүлдэг болсон.
За ерөнхий үнэлгээний түвшинд бол засаг даргаас санал авчиж байгаа. Наривчсан үнэлгээг бол багийн иргэдийн нийтийн хурлаас санал авч тэдний яг хурлын тэмдэглэл протокол тэр асуудал шийдвэр нь байх ёстой байдаг. Тэгтэл орон нутагт маань хурал багийн иргэдийн нийтийн хурал за удирдлагын удаа ч юм уу да жилдээ зарим нь 2 удаач гэдэг за ихтэй 4 удаа хуралддаг. Тэгтэл үнэлгээний тайлан маш ихээр ордог. Багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж чаддгүй. Нэг хурлаас нөгөө хурлын хооронд хүлээсээр л эдийн засгийн төслүүд маань сааддаг. Тэгээд хуралдах журалдчихж нөгөө хурал дээрээс буцаагдах ч юм уу зөвшөөрөхгүй байх асуудлууд ийм асуудлууд гардаг. Тэгэхээр энэ дээр бас тодорхой шийдвэр гаргаж бодлогын зохицуулалт хийх ёстой байх гэж бодож байна. За бидний цаашдаа зорилж байгаа хөө гэхээр үнэлгээний чанараа сайжруулах арга зүйн асуудал маш хэрэгтэй байгаа. Ер нь арга гаргачлалыг бид байнга олон улсын түвшинд өнөөдөр үнэлгээг бид зүгээр л өөрсдийнхөө түвшинд биш олон улсын түвшинд хүртэл бид үнэлгээнийхээ арга гаргачлалыг боловсруулад тэр түвшинд хүртэл үнэлгээ хийгээд явж байгаа. Үнэлгээ эрхлэгчдийн чадварыг дээшлүүлэх маань эцсийн дүндээ бол үнэлгээний чанарыг сайжруулах нэг нөхцөл нь болдог. За үнэлгээний компаниуд одоо хэд олон болсон 189 компани хоорондоо маш их хэд өөрчлөлтөд зах зээлээ булаацалтаад үнэлгээний үн ханшиг маш буулгаж байгаа. Одоо үнэлгээг 2-3 сая төгрөгөөр хийхэд олон төрлийн мэрэгчлэнүүд ордог, шинжилгээ хийдэг, дор хаяжил нэг шинжилгээ гэлтэгт чинь нэг дээж гихт чинь 50,000 ус. Тэгэл 3-4 дээж 5 дээж авах чинь 250 гэл ингээ явахлаар дээжиндээ бид нэр дор хаяжил 500-600 мянга гэл ингээ дээж, хөрсний дээж, усны дээж, агаарын дээж энтертэй бол маш их мөнгө зарцуулдаг. Тэрийг ойлгохгүй зарим компаниуд хэтэрхий бага үн хэлээд тэгээд нэг чанаргүй юм хийх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар бас сайн хэлж ярьж бас үн ханшин дээрээ тарифа хит болохгүй байх. Тэгжээж бид нар өөрсдөө амьдарч бас оршин тогтнож байгаа учраас. За тэгээд цаашид зах зээлээ өргөжүүлэх гэж байгаа. Ерөнхийдөө бол төрөний 4 дэд бүтцийн уул уурхай нүдэн аж ахуй үйлдвэр үйлчилгээнийг төслүүдээс гадна одоо тэрний гадна үлдчихэд байгаа нэг төслүүд байгаа. Барилгын бүх төрлийн барилгын бүх төрлүүд бат байгуулалт гэр хорооллын дахин төлөвлөлт хөдөө аж ахуй газар тариалан мал аж ахуй эдгээр бол ямар ч үнэлгээнд хамрагдаг байгаа. Тэгэхээр бас илүү арга шаардлагатай болов уу гэж бодож байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Асуух юм байвал асууж байна.